Мэдээлэл харилцаа холбооны технологи нь мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах, түгээх үйл ажиллагааг хэлбэржлэх зорилготой олон төрлийн технологи, арга хэрэгслээ багтаасан өргөн хүрээний ойлголт юм. Энэ нь зөвхөн техник хангамж, програм хангамжаар хязгаарлагдахгүй, нийгмийн эдийн засгийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлдэг. Мэдээлэл харилцаа холбооны технологийн хувьсгал нь өнгөрсөн зуунд хүн төрөлхтний нийгмийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлсон гол хүчин зүйлсийн нэг юм. Энэхүү технологийн хөгжлийн түүхэн үе шатуудыг судлах нь орчин үеийн дижитал ертөнцийг бий болгосон суурь инновацуудыг ойлгох боломжийг олов. Ингээд технологийн хувьсгалын гол үе шатуудыг авч үзье. 20 дугаар зууны ихэнх үе буюу 1900-аас 1940-од онд механик тооцооллын 90 үе ихэлсэн. Энэ хугацаанд телеграф, телефон зэрэг технологиуд нэвтэрч мэдээллийг алс зайд дамжуулах анхны боломжийг бүрдүүлсэн юм. Үүнтэй зэрэгцээд механик тооцоолох машинууд бүтээгдсэн автоматжуулсан тооцооллын үндэс суурийг тавьсан түүхэн үе байлаа. 1940-с 1960-ад онд электрон тооцооллын технологи томоохон шилжилт хийгдсэн. Энэ үед бүтээгдсэн анхны электрон компьютерууд нь бүтэн өрөөг дүүргэх авраг том хэмжээтэй байсан ч тооцоолох үйлдэлийг механик аргаас электрон түвшинд шилжүүлж орчин үеийн технологийн хувьсгалын эхлэлийг тавьсан юм. 1960-аас 1980-ад оны хооронд мейнфрейм ба мини компьютеруудын 90 үе ихэлсэн. Энэ үед томоохон корпорац, засгийн газрын байгууллагууд асар их хөгжлийг боловсруулах зорилгоор мейнфрейм хэмээх төвлөрсөн хүчирхэг компьютеруудыг ашиглаж эхэлсэн. Удалгүй илүү авсаархан хямд өртөгтэй мини компьютерууд гарч ирсэн технологийн хүртээмжийг томоохон байгууллагуудаас цааш өргөжүүлэх боломжийг нээсэн юм. 1980-ад он бол тооцооллын технологиг нийтэд түгээсэн үе буюу технологийн ардчлалын үе байв. IBM PC, Apple Macintosh зэрэг суурин компьютерүүд зах зээлд нэвтэрснээр компьютер нь зөвхөн томоохон байгууллагын хэрэглэнээс салж айл өрх албан тасалгааны түвшинд хүрсэн юм. Энэхүү 10 жилд мөн компьютерийн сүлжээний технологийн суур тавигдаж ирээдүйн интернетийн 90 үеийн эхлэлийг бүрдүүлсэн билээ. 1990-с 2000 оны үеийг интернетийн 90 үе хэмээн зүйсээр нэрлэдэг. Энэ хугацаанд World Wide Web буюу дэлхийн нийтийн сүлжээ олон нийтэд нээлттэй болж технологийн гол өөрчлөлтүүдийг авчирсан. Веб бүтэж, захим шуудан, захим худалдаа зэрэг үйлчилгээнүүд бий болсноор компьютер нь бие даасан тооцоолох хэрэгслээс дэлхийн нийтийг хамарсан мэдээлэл харилцаа холбооны зангилаа болж хувирсан юм. 2000 оноос эхлэн орчин үеийн технологийн шинэ үе шат буюу ухаалаг төхөөрөмж, хэмэл оюуны 90 үе ихэлсэн. Ухаалаг утас, таблет зэрэг зөөврийн төхөөрөмжүүд бий болсноор тооцооллыг хаанаас ч хэдийд ч хийх боломжтой болжээ. Мөн үүлэн тооцоолол, олон нийтийн сүлжээ, хэмэл оюун зэрэг технологиуд эрчимтэй хөгжиж бидний харилцах, ажиллах, амьдрах хэм маягийг эрс өөрчилсөөр байна. Эцэст нь дүгнэхэд мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжил нь механик тооцоололоос эхлээд хэмэл оюунд суурилсан систем хүртэлх тасралтгүй хөгжлийн үйл явц юм. Үе шат бүр өмнөх технологийн сүрэн дээр бүтээгдэж улам боловсронгүй хүртээмжтэй ухаалаг болсоор ирсэн. Энэхүү технологийн хөгжил нь ирээдүйд ч үргэлжилж нийгэмд шинэ боломж, сорилтуудыг авчирсаар байх болно.